Дүйдсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй, багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна. Японы хүүхдийг эвээх сангийн Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжихэн төслийн хүрээнд дүйдсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй, багш нарыг бэлтгэх сургалт 2018 оны 11-р сарын 29-ноос 30-ны хооронд хуульзан үндэсний хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ одоо манай төслийн төсөлтийг өнөөдрийн өглөө хагас заавч энэ багш нар одоо цаашдаа явах хэрэгтэй байх гэдэг энэ модулыг энэ явцад сургалтыг цааш нь одоо орон нутгад очоод насан туршдаа боловсролын өгсөн багш нартай энэ сургалтыг цааш нь одоо яг энэ одоо гинэ арга зүй одоо энэ агуулгыг эзэмшүүлэх ийм одоо энэ ач холбогдолтой ийм сургалт суулж байгаамаа. Сургалтад ховд, Өвөр Хангай аймгийн болон нийслэлийн Баян зүрх, Чингэлтэй, Сонгон хайрхан дүүргийн насан туршийн боловсролын төвийн багш нар хамрагдаж байна. Хүүхдийн сангийн Монгол дахь хөтөлбөрийн хэрэгжүүлж эхлээд байгаа боловсролд хүүхэд бүрийг тэгш хамруулах зарчмыг дэмжих гэдэг төслийн хүрээнд өнөөдөр насан туршийн боловсролын төвүүдийн багш нар удирдлага зориулсан мэргэжил ур чадрыг нэмэгдүүлэх сургалт явагдаж байна. Тэгээд энэ хүү төсөл бол 3 жилийн хугацаатаар хэрэгжих Японы улсын гадаад хэргийн яамны санхүүжилттэй төсөл байгаа. Тэгээд энэ төслийн хамгийн гол хүлээж байгаа үр дүн бол Монгол улс дахь хүүхэд бүрийг боловсрол тэгш хамгаалах боломжийг хангах үүн дундаа багш нарын ур чадвар, эцэг эхийн ойлголт, насан туршийн боловсролын төвүүдэд ажиллаж байгаа багш нарын ур чадвар мэдлэгийг дэвшлүүлж сайжруулах нийт олон нийтийн бас хандлага ойлголтыг нөлөөлөхөд энэ чиглэгдэж байгаа үйл ажиллагаатай төсөл.